Хай. Би та нарт хэрхэн бондгор болсон туршлагаасаа хаваалцгаа шийдлээ. Хамгийн ихэнд буруу хооллолтын дэглэм барьсан. Дараа нь дасгал хөдөлгөөн хийхээ бүрэн хориглосон. Хамгийн сүүлд нь өөрийгөө хүчээр стресстүүлж зовоосон. Байна уу эмлэг үү? Чихрийн шижний шинжилгээ өгөх цаг авахсыг. Ингээ эцэст нь өгсөхдөө тулж би дэглэмээ зогсоосон. Гэтэ би нэг юм анзаарсан. Надтай яг адилхан дэглэм барьсан нөхөр маань огт бондоохгүй байгааг. Адилхан л буруу хооллож, хөдөлгөөнгөө хэвтэж, үхтлээ стрессээ мөртлөө зүгээр. Тэгээд энэ бүхэн юунаас болоод байгааг судалж үзтэл миний йодын дутагдлаас болсон гэдгийг би мэдсэн. Йод нь эрдцүүдийг эсийн түвшинд зөөвөрлөж өгдөг болохоор эрдцүүдээ авч чадахгүй болмоос бодисын солилцоонд доголдол үүсдэг. Эрдцүүд нь йодтойгоо хамт байх нь маш чухал гэдгийг би ойлгосон. Тийм болохоор би чортог усыг ууж эхэлсэн. Чортог нь магн, кальц, кал, йод, зис, селен, цайр гээд олон төрлийн эрдэс агуулсан учраас зүрх судасны өвчлөл, түүнээс шалтгаалсан тархалт, чихрийн шижинтэй хүмүүст ашиг тус өндөртэй. Тийм учраас чортогийг өдөр бүр хэрэглэж занших нь бидний эрүүл мэндэд оруулж буй маш том хөрөнгө оруулалт юм. Зааж хасдаг.